Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд орой мэндийг хүргэе. BTV телевиз хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хамтран бэлтгэн хүргэж байгаа Сорьцгоо нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлээд бэлэн боллоо. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр Монголын хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бид нэвтрүүлгээрээ та бүхэндээ хөгжлийн шийдэл зөвлөж байна. Мөн хамтын амжилт, мэдээлэл гэсэн булангуудаар танд хэрэгтэй мэдээллийг хүргэдэг. Мөн дээрээс нь ижил төрлийн бизнес эрхлэгчдийн амжилтаас та бүхэндээ хуваалцдаг байгаа. Ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Та манай мэдээллийн баазаас аль ч салбараас очиод өөртөө хэрэгцээтэй мэдээллүүдийг авах боломжтой гэсэн тухайлбал хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагаас цуврал болгон явуулдаг сургалтуудын маань нэг болох Нэгтлэн бат хүртгэлийн сургалтыг өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Ер нь том газруудад ажиллаж үзэж байгаа л да. Бараг бол Өмнө говьс одоо оюутлахаа Үзэгч та бүхэнд хүргэж байгаа Сорьцгоо нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо та бүхэндээ хөгжлийн шийдэл зөвлөж булангаа хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага та бүхэндээ мэдээллийн үйлчилгээгээ танилцуулах гэж байна. Бизнес эрхлэгч та бүхэнд хэрэгтэй ном, гарын авлага, мөн дээрээс нь бүртгэлийн дэвтрүүдийг хэрхэн хөтлөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү хөгжлийн шийдэл зөвлөж булангаараа танд үзүүлэх болно. Ингээд бизнес эрхлэгч та бүхэн анхаарлаа хандуулно. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. За ингээд та бүхэндээ хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын мэдээллийн үйлчилгээг танилцуулж байна. 21-р зуун бол мэдээллийн 90 гэдэгтээ хүн бүхэн санал нийлж байгаа бах. Ер нь сүүлийн үед хүмүүсийн мэдээллийн хэрэгцээг хангаж чиглэсэн маш олон сувгууд бий болсон байгаа. Үүний нэгэн адилаар манай хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага ч гэсэн харилцагчдынхаа мэдээллийн эрэлт хэрэгцээг хангаж чиглэсэн олон төрлийн үйлчилгээг маш олон сувгаар хүргэж байгаа. Тухайлбал манай байгууллагаас эрхлэн гаргасан болон гадны байгууллагын ном, гарын авлагууд байгаа. Мэдээллийн чанартай брошюрууд байна. Мэдээллийн хуудас байна. Манай мөн мэдээллийн бааз гэх салбарууд дээр байдаг. Мөн цахим имэйл хөтөлбөр буюу имэйл гэдэг хөтөлбөр байгаа. Мөн төрөл бүрийн мэдээллийн уулзалтууд байна. Гэх мэт ийм олон сувгаар бид нар харилцагчдаа хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэдэг байгаа. Дуудлахад таатай байна. За манай байгууллага өмнө нь гэр санаачлах төслийг хэрэгжүүлж ирснийг та бүхэн мэдж байгаа. Тухайн гэр санаачлах төслийг хэрэгжүүлж байх үед бид нэр хоолны жор технологи, гахаан аж ахуй гэх мэт мөн харилцагчтай хэрэгцээтэй ийм ном, гарын авлагуудыг мөн гаргаж байсан. Цувралаар болохоор бид нар үйлчлэгээ эрхлэгчдийн бүртгэлийн дэвтэр, худалдаа эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч гэдэг бизнесийн төрөл тус бүрээр нь ийм бүртгэлийн дэвтэр гаргаж ирсэн тухай түрүүн өгүүлсэн байгаа. Тэгэхээр тухайн бизнес тус бүрийнхээ онцлог тохирсон ийм хүрснэгттэй бүртгэл хөтлөх хэсэг талбаруутай байгаа гэсэн үг. Тухайлбал үйлчлэгээ эрхлэгчдийн бүртгэлийн дэвтэр гэхээр яг үйлчлэгээнийхээ орлогыг, үйл ажиллагааныхаа зардлыг, түүхийн эдийн худалдаа бүртгэл гэх мэт бүх тийм нөгөө бизнесийнхээ онцлог тохирсон тийм орлого зарлагаа хөтлөх юм талбаруутай гэсэн үг. Тэгээд ард нь болохоор манай энэ эдгээр бүртгэлийн дэвтрийн нэг онцлог нь гэхээр ард нь тайлангаа гаргах ийм загвар тайлбарыг мөн агуулсан байдгаараа онцлогтой. Хамгийн сүүлд бид нар гэвэл шинжилсэн дэвтрүүд маань энэ хүнсний ногоо тариалагчдад зориулсан бүртгэлийн дэвтэр байгаа. Энэ болохоор хүнсний ногоо тариалагчд маань бүхэл жилийн турш хавраас эхлээд намар хүртэл, магадгүй намраас эхлээд хавар хүртэл хөтлөх боломжтой хизээч та эхэлж хөтлж эхэлж болно гэсэн үг. За тэгээ энэ дээр эхлээд жилийн тариалах ногооныхоо бүртгэлийг, ногоо бүр тус бүрээр нэгжийнх нь тэр өртөг төлөвлөлтийг та яг энэ дэвтрээ ашиглаад гаргах бичих боломжтой гэсэн үг. Үр өрсөлдөө худалдаж авсан зардлынхаа бүртгэлийг, за тэгээ тариалсан хойноо тариалт болон арчилгаатай холбоотой тэр зардлын бүртгэл, дараа нь хураалт болон борлуулалттай холбоотой тэр орлого зарлагынхаа бүх бүртгэлийг мөн хурааж авсан ургацынхаа үлдэгдэл бүртгэл, за тэгээ бүр нэгтгээ жилийн зардлынхаа тайлан, жилийн ашиг алдагдлын тайлан, сар бүрийн бэлэн мөнгөний урсгал, за тэгээд бусад бүх тийм орлого зардлынхаа бүртгэлийг энэ дээр хөтлөх боломжтой гэсэн үг. Тэгээд зөвхөн тийм орлого зарлагыг хөтлөх тийм бүртгэлийн маягтаас гадна тухайн дэвтрийг ашиглах заавар, мөн хүнсний ногоо тариалагчдад зориулсан ийм мэдээллүүдийг ардаа агуулснаар энэ дэвтэр маань маш их онцлогтой байгаа. Тухайлбал хүнсний ногоо тариалагчдын хуанлий гэж байгаа. За тэгээд тариалтын үеийн нормативүүд, хүнсний ногоо тариалах тийм агротехникийн мэдээллүүд, тоног төхөөрөмжийн төрлүүд гэх мэт ийм маш олон хүнсний ногоо тариалагч зориулсан цогц мэдээллийг агуулж чадсан ийм гоё бүртгэлийн дэвтэр байна. За дараагийнх нь болохоор
бяцхан санхүүч гэх тооцооны дэвтэр байгаа. Энэ болохоор бяцхан хүүхдүүдийнхаа санхүүгийн боловсролд зориулсан ийм гоё дэвтэр байгаа. Би өөрөө санхүүч гэдэг ийм орлого зарлагын бүртгэлийн дэвтэр байгаа. Энэ маань ингээд нүүрнийхээ дизайнаас ойлгомжтой байгаа та. Тэгэхээр өдөр тутам ингээд өөрийнхөө орлого зарлагыг энэ дэвтэр дээрээ бүртгээд явнаа гэсэн үг. Энэ тэгэхээр таны байнгын өврийн дэвтэр байна гэсэн үг. Тэр утгаараа бид нэр энэ дэвтрийнхаа хэмжээг нь өмнөх форматаас нь бага зэрэг багасгаад карманд багтгууц жижигхэн авсаархан хэмжээтэй тэгээд доторх утга агуулгын хувьд ч гэсэн өмнөхөөс нь арай боловсронгуй болгоод юм шинжилж хийсэн дэвтэр байгаа. Энэ дээр тэгэхээр танд харагдаж байгаа огноо байна. За тэгээ гүйлгээний утга, орлого зарлага, үлдэгдэл гээд та өдөр тутмынхаа ерөөсөө зарцуулсан, орж ирсэн бүх мөнгөө энэ дээр бүртгээд хөтлөөд явна гэсэн үг. Доор нь мөн тэмдэглэл хөтлөх талбартай мөн бяцхан санхүүч дэвтрийн нэгэн адилаар ардаа хүмүүсийн утасны дугаар, мэйл хаяг, овог нэр зэргийг хөтлөх хэсэг байна. Мөн 2011, 2012 оны хуанлыг багтаасан хөгжлийн шийдлийн танилцуулгатай ийм авсаархан дэвтэр байна. Манай дараагийн нэг бүтээгдэхүүн гэвэл ийм мөнгө тарий гэдэг бизнес эрхлэгчдэд зориулсан аудио гарын авлага буюу CD байгаа. Англи болон монгол хэл дээр Globe International төрийн бус байгууллагатай манай хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага хамтран гаргасан. Энэ дээр яасан бэ гэхээр бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесээ хэрхэн шинээр эхлэхээс ахуулаад өргөжүүлэх хүртэлх бүхэл төрлийн мэдээллийг мэрэгжлийн диктор уншсан ийм гоё CD гарсан байгаа. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичилсэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын бэлтгэн хүргэж байгаа сөрс нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Та бүхэндээ мэдээлэл булангаа хүргэх гэж байна. Тэгэхээр энэ удаагийн мэдээлэл булангаараа хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын зохион байгуулдаг сургалтуудаас за тэр дундаа нэгтлэн бодох сургалтын дэлгэрэнгүй танилцуулгыг та бүхэндээ хүргэж байгаа. Тэгэхээр сургалтынхаа онцлог, давуу тал мөн бусдаас ялгарах шинжүүдийг та бүхэндээ дэлгэрэнгүйгээр танилцуулгал нь мөн дээрээс нь бид хоёр төрлийн шинэ бүтээгдэхүүн сургалтыг гаргасан. Энэ хоёр сургалтаа ч гэсэн та бүхэндээ танилцуулах гэж байна. За тэгээд хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага хэвлэмэл хуудас мэдээлэл буюу сонинг энэ удаа гаргасан байгаа. Энэ талаар сониндоо орсон мэдээлэл танд хэрэгтэй юу багцсан байна гэдэг талаар дэлгэрэнгүй хүргэх болно. Ингээд болонтойгоо танилцъя. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичилсэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагаас цуврал болгон явуулдаг сургалтуудын маань нэг болох нэгтлэн бод хүртгэлийн сургалтыг өнөөдөр та бүхэн танилцуулах гэж байна л да. Энэ сургалт маань болохоор яг 13 өдрийн турш болохоор дотор нь аваад үзэх юм бол дадлага ажилтай 13 өдрийн турш. За дээрэс нь интерактив импакт гэдэг одоо яг жинхэнэ жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд яг хэрэгцээтэй байгаа тэр програм дээр бид нар яг програм дээр яаж хөтлөх вэ? Одоо яг практик байдлаар явахаар юун дээр гар аргаар яг гаргахад ямар асуудлууд гардаг юм бэ гэдгийг бид нар бодитоор үзчихэж байгаа. За тэгвэл яг програм ашиглавал эндээс маань яг юуг мань хөнгөвчлээд байгаа юм бэ гэдэг асуудлыг олоод харчиж байгаа байхгүй. Тийм учраас бид нар програм гэдэг зүйлийн бас давуу талыг ойлгохын тулд 3 өдрийн турш бас импакт гэдэг програм дээр дадлагжуулаад байгаа. За юу гэдэг бизнес эрхлэгч маань бас болцооноосоо болоод ч юм уу интерактив гэдэг нөгөө програмын маань бас тодорхой хэмжээний үнээр авч чадахгүй байгаад байдаг. За тэгж авч чадахгүй байгаа бол энгийн хэрэглээний програм болсон Excel програм дээр бид нар бүртгэлээ яаж хөтлөж болох вэ гэдэг Excel-ийн сургалтыг бид нар бас сургалт бүрийнхээ арталт одоо нэг сэдв үзчихээ тийм ээ. Тэр бүртгэлээ Excel дээр яаж хөтлөх вэ гэдэг зүйлүүдийг яриа авчиж байгаа учраас энэ маань бас програм ашиглахгүйгээр бас Excel програмыг яаж өөрийнхөө бизнест ашиглаад тайлан гараа явах боломжтой вэ гэдэг зүйлүүдийг л олгож байгаа юм л да. За суралцагчдын тоо бол мэдээж хязгаартай байна л да. Ягаад гэвэл нэгтлэн бод хүртгэл гэдэг маань хүн болгонтой тулж ачихгүй болохгүй тийм ээ. Тэ. За 6-аас дээш шийтрүүлдэг гэсэн үг. Энэ сургалтыг эзэмсэн гэсэн тэр мэдлэгдэн үндэслээд сертификатыг олгоно. Би одоо энэ сургалтанд бол 6 дахь өдрөө сууж байна. Сургалт явагдаж байгаа арга барил нь бол их одоо сайхан санагдаж байгаа л да. Юу гэхээр яг дан онлоор одоо хүнд л мэдээ өгж байгаа биш тийм ээ. Онлайн зааж өгчөөд тэгээ бид нарт л яг тийм дадлага байдалтайгаар одоо их материалууд өгч тэрнэнд нь ажиллаж байгаа. Сургалтанд сууж байгаа одоо хүмүүс нь бүгдээрээ бас их тодорхой дүр тувирж байгаа. Тэр дүрээрээ тийм ээ. Нэг нь одоо худалдаа авах, нөгөөд нь яг худалдах, нөгөөд нь яг тэр компани ажилтан болоод яг тэр дүрд нь хуулаад үйл ажиллагаа явуулаад тэр тохиолдолд анхаачдны ямар баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй байдгийг тэр бүх одоо процедурыг яг нэг бүрчлэн өөрсдөө хийж үзэж байгаа. Тэгээ хийсэн процедурынхаа дагуугаар одоо анхаачдын материалуудыг бүртгэл нь яаж хөдөлдөг юм бэ? Тэр нь яаж бичигдэх юм бэ гэсэн ийм одоо практик дадлуудаар нэлээд сайн хийж байгаа. За тэгээд